Чингис хаан үндэсний музей буюу Монголын иргэнийг бий болгосон их хааны сүлдийг монголчууд тэр дундаа Чингис хаан үндэсний музей буюу Монголын 2000 гаруй жилийн хугацаанд төр төсний уламжлалын ноён оргил болсон Чингис хааны өвөг дээдсийн шүтэн амтнаа төлөвлөж. Чингис хаан ба түүнээс өмнөх үеийн Монголын язгууртнууд шувууг үнтгэж үздэг гэсэн. Тэрний нэг жишээ бол шонхор шувуу. Тэгвэл яагаад шонхор шувуу гэдэг асуудал гарч байгаа. Монголын өсөлтч байна, алтан товч байна. Чингис хааныг яагаад Чингис гэж нэрлсэн тухай. Тэр нэрлсэн тухай дом гэдэг. Тэрийг сурвал дээр тэмдэглэхдээ их хааны өргөөний тоон дээр шувуу ир Чингис гэж дуурав гэж. Тийм учраас Чингис гэсэн нэр бий болгоо гэж домог байгаа. Эсэхөө Баатар дээсэсэнд ураг барилдахдаа би урчин нэгэн зүйлүүллээ. Цагаан шугар шувуу цавруунда наран саран хоёрыг атгаж ирв гэж. Энэ бол цаад санаа бол ерөөсөө хяад борж байгаа нь буюу Чингис хааны овгийн сүлд нь надад дохио өглөө гэдэг мессеж өгч байгаа байхгүй. Энэ Чингис хааны овгийн гол сүлд амтан болоод цагаан шугар шувуу гэсэн. Шонгор шувуу олон төрлөлтөө. Тэр дондор цагаан шугар шувуу бол Чингис хааны овгийн сүлд амтан. Да энэ дэлхийд амар Монголын бий болгосон энэ үений үндсэн гол одоо хүн болох одоо бэлэгдэл болох Чингис хаан төвөөр дамжуулсан Чингис хааны сүлд нь цагаан шугар шувуу учраас их хааны нэрээр нэрлэгдсэн Чингис хаан музейн орой дээр шонгор шувууны дүрийг. Гэхдээ яг буугаад байршилж байгаа яг тэр хэврэг. Өөрөөр хэлбэл яг ингээд нисэж байгаа биш, яг буугаад суур ингээд далгаж байгаа хумж байгаа хэврийг обстай харах юм бол ингээд дотроо юм атгцсан байдалтай байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгсэндээ бол нөгөө монголчуудын ялангуяа ноосчдын дээр байгаа 5 сумын ойлголт нөгөө алангуйхийн 5 сумч гэдэг юм уу ертөнцийн дор байгаа бүх ард түмнийг нэгэн тугийн дор зангидсан гэдэг ойлголт. Чингис хааныг тавих нэг өөр асуудал. Тэр нь тэрний гол шүтэм амтныг тавих нэг асуудал. Тийм учраас энэ сүлд тотэм амтан энэ сүлдийг монголчууд тэр дундаа Монголын их хаадын нэрээр нэрлэгдсэн энэ Чингис музейн орой дээр тавих нь бол одоо юу гэдгийг утга агуулгын үед бэлтгэлийн үед бол таарах юм аа гэж орсон. Тэгээд цээжин дээр нь Монголын үнд эрдэнэ болох одоо тэр ногоон одоо оюу тэ үнд эрдэнэ шүүийг тавьж байгаа. Энэ бол монголчуудын нөгөө түүхэн уламжлалт талаасаа бэлэгдэл ч юм уу тийм ээ. Энэ бол галт гэдэг бол үнэ хязгаарч түүхэнд хууршгүй үнд металл гэдэг болохоор үнэтгэлийн хэлбэрээр алтан одоо үнгийг олж байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд бол Чингис хаан гэдэг бол ямар том монголчуудын тийм дахин сэргэн мантайг төлөөл одоо зөвхөнсөн энэ том шүтлгийн объект гэхгүй. Тэр үндсэндээ багсаад үзэх юм бол ерөөсөө монголчууд их Чингис хааныгаа хүндэлж биш гэн цагаан шонгор шувуунд хөдөлж байгаа л гэж бодож байна.